Энэ жил тусгаар тогтнолоо тунхаглаж 250 жилийн ойгой тэмдэглэж буй Америк нэгдсэн улсад халуун баярын мэндийг хүргье. Намаг ган үеийн гадууш гэдэг би Fulbright-ийн тэтгэлэг хөтөлбөрөөр 2017-оос 2019 онуудад Корнелл их сургуульд нийтийн удирдлага, тэр дундаа эдийн засаг, санхүүгийн бодлогын чиглэлээр магистрийн зэрэгээ хамгаалсан. Америк нэгдсэн улсад амьдарч байх хугацаанд би олон зүйлийг сурч, ойлгож ухаарсан. Өнөөдөр тэдний дотроос би хоёрхан зүйлийг онцлогсон юм а. Нэгдүгээр статус кво буюу тогтсон хэв маягийг сөрөх зориг юм а. Тэртээ 1776 онд тусгаар тогтнолоо тунхагласан цагаас өнөөдрийг хүртэл Америк нэгдсэн улсын нийгэмд бид хаашаа тэмүүлж байна вэ? Түүндээ хэрхэн хүрэх талаар байнгын мэтгэлцэн, маргаан санал зөрөлдөөн өрнөсөөр ирсэн. Энэ эдрэтэ мэт санагдах боловч үнэн хэрэгтээ тогтсон хэв маягийг сорж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, үйлдэлээрээ баталж чаддаг байдал нь тус улсыг эдийн засаг, инновац, боловсролын салбарт дэлхийд тэргүүлэгч байхад нөлөөсөн гол хүчин зүйл юм а. Хоёрдугаарт иргэн бүр өөрсдийн хүч чадалтаа итгэх юм а. Альва өөрчлөлтийг зөвхөн төр засаг институцээс эхэлдэггүй, харин харж зогсох биш үйлдэл хийхээр шийдсэн хуучин бүрээс эхэлдэг гэсэн гүн итгэл үнэмшил тэдэнд байдаг. Тэр ч утгаараа миний бие 2022 онд Монгол улсад боловсролын тэгш бус байдлыг бууруулж хүүхэд бүр хүссэн ирээдүгээ бүтээх боломжийг бүрдүүлэх зорилгоор Teach4 Mongolia төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Бид боловсролын тэгш бус байдлыг зөвхөн нэг салбарын асуудал бус илүү гүнзгий системийн асуудал гэж хардаг. Тиймээс бид нийгэм, эдийн засаг, газар зүйн нөхцөл байдлаас үл хамаарч хүүхэд бүр чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшдэг тогтолцоог бүрдүүлэх хүсэл эрмэлзэлтэй, мэдлэгтэй, ур чадвартай залуусыг дэмжих системийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид нийтдээ 50 гаруй залуусыг багшийн дутагдaltaй орон нутгуудад 2 жилийн хугацаанд хуваарлан ажиллуулж нийт 9300 гаруй сурагчдад шууд хүрч ажиллаж байна. Teach4 Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаа маань ч гэсэн намайг Америк нэгдсэн улсад суралцж байхад бүрэлдсэн гэж ойлгож болно. 1989 онд Принстоны их сургуулийг төгсөгч Wendy Cobb нь өөрийн бакалаврын дипломын ажлын хүрээнд Teach4 America хөтөлбөрийг санааг анх боловсруулж, боловсролын тэгш бус байдлыг бууруулахын тулд шилдэг залуус хамгийн их хэрэгцээтэй сургуулиудад багшаар ажиллуулах загварыг анх бий болгосон байдаг. Энэхүү санаачлах нь цаашлаад Teach4 All хэмээх олон улсын сүлжээ болж өнөөдөр дэлхийн 60 гаруй оронд хэрэгжиж байна. Эцэст нь өөрчлөлт хаа нэгтээ биш биднээс эхэлдэг. Энэхүү өөрчлөлтийг эхлүүлэх хүсэл зорилго маань Америк нэгдсэн улсын засгийн газрын Fulbright-ийн хөтөлбөртэй шууд холбоотой тул энэхүү боломжийг бий болгосон Америк нэгдсэн улсын ардамд баярлалаа гэж хэлье.